Ээж намайг өмнө нь орж үзээгүй нэгэн ресторанд дагуулan орлоо. 17 настай охиноо арай үнэтэй онцгой газар оруулсан нь тэр байв. Тийм ч учраас зөөгч бид рүү ирээд захиалга авахд би үнэхээр их гайхсан юм. Хөөхий тэр зөөгч охины бугуй шуун нэлдээ хөхөрч зүсэгдсэн байлаа. Тэр өөрийгөө лав ийм болгож чадахгүй лавтай. Ээж гэс толгоогоо үл ялэг сэгсэрсэн нь энэ бидэнд хамаагүй зүйл гэж байгаа нь илт байв. Өөрт хамаагүй зүйлд оролцох нь ер нь дэмий байдаг гэж ээж маань боддгийм л да. Зөөгч охин надтай ойролцоо насны турхай дуу хөөрхөн охин байлаа. Захиалга авахдаа ээлдэг, шаламгай байсан ч царайнаас нь харахад тэр стресстэй, зовлонтой байгаа нь харагдаж байлаа. Түүний захиалга авах дараагийн ширээнд ахмаг насны чанга дуутай эмэгтэй сууж байв. Зөөгч охин захиалгыг авах үед тэр эмэгтэй охиныг гарлуу хараад ямар нэг бүдүүлэг зүйл чангаар хэллээ. Чамайг амьд үлдээсэн нь их юм. Би байсан бол чам шиг юмыг энэс 7 дор болгох байсан юм гэж нөгөө эмэгтэй охин руу хашгичлаа. Ресторанд байсан бүх хүн тэрнээс ичих шиг болов. Хөөхий охин тэнд доромжлуулан зогссоор байв. Хүмүүс бүгд л юу болохыг харан телевизийн реалити шоу үзэж байгаа юм шиг сууцгааж байлаа. Охин туслахаар хийн ч очсонгүй. Ичмээр нь ээж бид хоёр ч юу ч хийсэнгүй. Харин миний уур маш ихээр хурч байлаа. Би бараг суудлаасаа өсөрч очоод тэр бүдүүлэг үйлчлүүлэгчийг хацар дундуур нь алгадаад авмаар болж байв. Гэвч тэглээгээд тэр охинд тус болохгүй гэдгийг охины царайнаас харж болохоор байсан юм. Хэрвээ би тэгсэн бол охиныг улмал хүнд байдалд оруулах байсан байх. Гэхдээ л би ямар нэг зүйл хийх хэрэгтэй байлаа. Би тэнд юу ч хийлгүй зүгээр суугаад байж чадсангүй. Тэгээд би охиныг ширээ рүүгээ дуудлаа. Аль болох мэдэгдэлгүй аяархнаар тэрэнд миний тусалж чадах зүйл байгаа эсхийг асуухад царайнаас нь тэрний гутарсан байдал илт харагдаж байв. Тэр инээмсэглээд таны туслахаар зүйл байхгүй гэж сандрангуй хэллээ. Найд залуу нь мэдчихвэл бүр ч илүү муу зүйл болохоор орлогынхаа ганц их үүсвэр болсон ажил дээрээ асуудалд орчихгүйг тэр үнэн голоосоо хичээж байв. Би зүгээр л юу ч хийхгүй өнгөрч чадахгүй байв. Тэгээд би тэрэнд ямар нэг тусламж хэрэгтэй болвол шууд залгаарай гэж хэлээд утасныхаа дугаарыг өглөө. Охин ээлдгээр талархаад ажиллаа хийхээр яарав. Ээж бид хоёрыг хоолоо идэж дуустал дахиж янз бүрийн юм болсонгүй. Гэхдээ л тэндээс гарахдаа тэр охинд тусалж чадаагүй дээ. Би сэтгэл дундуур хоцорлоо. 7 хоногийн дараа нэг танихгүй дугаараас надад мессеж ирэхэд би эртээдийн оройн талаар бараг мартчихсан байлаа. Мессежинд "Сайн уу? Намайг санаж байна уу? Би рестораны зөөгч байна. Холбоо барилгын утсанд уучлаарай. Ойрд их асуудалтай байлаа" гэсэн байв. Түүнийг ингэж бичихт нь нэлээд гайхсан ч гэсэн ямар тач холбоо барьсан нь сайхан санагдлаа. Магадгүй одоо л би тусалж чадах юм шиг байна. Түүний мессежинд хариу бичтэл тэр ч надад бүх амьдралынхаа тухай бүгдийг бичлээ. Тэр жаахан охинтой гэдгийг би олж мэдлээ. Хамгийн амар нь найз залуу нь тэрнийг зодож дарамталдаг болохыг ч олж мэдэв. Найз залуу нь тэрэнд аимшигтай муухайгаар ханддагч, охин тэрнийг хайж явхаас маш их айдаг. Орхиод явчихвал найз залуу нь түүнд ч хүүхдтэн ч ямар нэг муу юм хийн гэхээс охин айж байлаа. Гэр бүлийнхэн нь тэрнийг ч охиныг нь ч тоохгүй болсон тул очих гэр оронч тэрэнд байхгүй. Тусалчгаар найз нөхдөж байхгүй. Тийм болохоор хэцүү байдалд орсон үедээ надтай дахиад холбоо бариарай гэж би охинд хэлсэн юм. Тэрнийг над руу мессеж бичснээс 7 орчим хоногийн дараа нэг шөнө тэр залглаа. Ямар нэг зүйлээс болж шаналж маш ихээр уйлж байлаа. Нулимсаа барьж ядангаа найз залуу нь улам аймраар тэрнийг зовоох болсон талаар бүр хүүхдийн хүртэл цогсныг хэлв. Хэдийгээр маш ихээр айж сандарсан ч надаар тэр даруйд туслуулахыг хүссэнгүй. Зүгээр л хэн нэгэнтэй энэ тухайгаа ярмаар байж. Би ч тэрэнд яаж туслахаа сайн мэдэхгүй байсан юм. Тэрнтэй ярьсны дараа надад маш аимшигтай санагдаж байв. Яагаад гэдгийг мэдэхгүй ч би ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй юм шиг санагдаж байлаа. Би л тэрний амьдралыг өөрчилж чадах юм шиг мэдрэгдээд байв. Тэгтэл гинэт надад нэг санаа төрлөө. Жаахан галзуу сонсогдож магадгүй ч бүтчих юм билүү? Тэгээд би нөгөө охин руу залгаад ингэж хэллээ. Надад нэг төлөвлөгөө байна.
Би чиний хүүхэд асрагч болъё. Чи хүүхдээ манай гэрт авчирч орих. Тэгэхээр ямар нэг сэжиг төрүүлэхгүй. Хүүхдээ авчирч өгчхөд буцаад очоод юм хумаабаг л харин найз залууга байхгүй үеийг тааруулаарай. Буцаж очиход чинь манай аав чамтай цугачна. Аав их том биетэй хүн байгаа. Хоёр ах маань ч бас аав шиг том. Найз залуу чинь гинэт гараад ирсэн ч тэр гур байхад чи айлтгүй. Маргааш нь охин хүүхдээ манад авчирч өгсөний дараа аав болон ах нар маань тэрнтэй хамт байр руу нь явж юм хумаа авахт нь тусалсан юм. Өнөөх найз залуу нь тэр үед гинэт ороод ирсэн ч аав ах нарын өдөөс яаж чадхааргүй байв. Тэр байдгал нэг танхаа нөхөр байсан боловч өөрөөсөө хүчтэй нэгний өмнө бол хулчгар амтан байлаа. Тэгээд охин өөрийн юмаа баглаж аваад тэндээс явж бидний төлөвлөгөөж сайхан бүтсэн юм. Дараа нь юу болсон гэж охиныг захирангуй хүчирхийлэгч найз залуугаас нь салгах мэдээж амаргүй байсан ч бид хамтдаа чадсан. Орох оронгүй болсныг эс тооцвол. Гэхдээ намайг байхад арга олдж л таараа. Манад хангалттай олон өрөө байгаа юм чинь шин аюулгүй амьдрах газар олтол тэр хоёрыг гэртээ байлгахаар бид шийдсэн юм. Охин хүүхэдтэйгээ манад хэсэг амьдрахад бид үнэхээр баяр хөөртэй байдаг байлаа. Удалгүй охин ирч хүчтэй болж аюулгүй боломжийн үнэтэй байр олсноор би дааж өөрийн амьдралаа авч явж чадхаар болсон юм. Таныг юу гэж бодож байгааг би гадарлаж байна. 17 настай охин бусдын хэрэгт хошуу дүрх ямар эрхтэй юм бэ гэж юу? Би тэр орой ресторанд болсон зүйлийг хараад зүгээр сууж үнэндээ чадаагүй. Охин туслах хэрэгтэй байсан. Одоо гарсан үр дүнг нь харвал бүгдийг би хийгээгүй ч гэсэн охиныг тэр аимшигтай байдлаас гарч амьдралаа өөрийнхөө авч явахт нь багч гэсэн тусалсан. Бид бүгдээрээ биднээс эмзэг хэцүү нөхцөлд байгаа нэгэнд туслах хэрэгтэй. Энэ ч л соёл иргэншсэн нийгэмд байх зөв зүйтэй зүйл биз дээ. Охин бид хоёр одоо хүртэл байнга холбоотой найзууд хിവэрэ байгаа. Би өөрийн хийсэн зүйлдээ ч баяртай байдаг. Хэрвээ дахиад хүнд туслах хэрэгтэй болвол туслахад бэлэн байна. Ирээдүйд энэ шиг зүйлтэй таарвал би л хувьдаа гар хумхиад зүгээр суухгүй. Зөв зүйлийн төлөө чадах зүйлээрээ туслах болно.